Би Төв ангийн Бацмөр сумын. Бидний амьдрал чи одоо ер нь бол ингээд сургуульдаа сурна. Гэхдээ бас сургуульд байхдаа бол бас нөгөө концерт мэрцэд гээл жоохон юм митгтэй янз бүрийн уралдаанд тэмцээд явна. Тэгээд сангийн аж ахуйда одоо ногоон оролтонд оролцсон зэрлэг зулгаан тий. Тэгвэл яг тийм сангийн аж ахуйн сумын хүүхдүүдийн амьдрал яг яаж өнгөрдөв? Яг л тийм л үеийн хүүхдүүд баггүй. Бид нар чинь 80-д оны хүүхдүүд. Тэгж л өнгөрсөн. Тэгэл ерөнхийдөө хүүхд байхдаа ерөнхийдөө одоо ямар гэх юм жоохон хөдөлгөөнтэй байсан байж магадгүй. Нэг тийм дараахан бол биш. Тэгээ ерөнхийдөө жоохон тийм ишүүд гэдэг юм яа тий. Ангийнхны охиныг өмөрөөл бандэр мэдртаа зодтолж бодолж исэн хүүхэд байдیں۔ Тэгэхээр би бас нэлээ ишүүд байсан байж магадгүй. За одоо манай залуучууд бол өстой мэдгүй хаа. Хүүхд залуучуудын театр гэж театр байсан. Тэр театрын одоо хамгийн сүүлийн боловсон хүчин болно гэж жүжигчд болно гэж бэлтгэгдсэн манай ангийн нэг 20 дүүхтэйдэг. Одоо тухайн үед бол нэлээд л олон хүүхдүүдээс дундаас 200 хүүхдийн дундаас шалгарч авч ирсэн. Тим хоёртнууд хүүхд залуучуудын театр дээр бид нар хичээлээ үздэг. Ардын жүжигч очроод одоо гавьяа жүжигчин Алтан цэцэг, гавьяа жүжигчин Батүлцээ гээл те. Олон гоё сайхан багш нараар найруулагч Нямгаваа гэж хүний удирдлагын доор олон сайхан багш нараар хичээл заалгаж исэн. Тэгээд бид нар театр дээр практик шууд дадлага явагддаг. Тэгээд театрт жүжиг тоглож байхад бид нар масаахынд нь явдаг. Эзэж оюутан багтаа хүмүүс нэгдүгээр курст байхдаа тэгж тайзан дээр гарах тийм боломж бол их ховор байсан баг. Бидэнд бол маш гоё тийм боломж байсан. Тэгээд бид нар одоо элдэг зураг үнтэй өөхөд гээл одоо тухайн үед театрт тавигдчихсэн уран бүтээлүүдэд бид нар хамтарч оролцоод явж исэн тийм азтай оюутнууд байхгүй. Мэдээж ирэх хүүхд залуучуудын театрт ажиллахыг маш хүсэж исэн. Тухайн үед нөгөө цаг үеийн байдал айгүй өөр болсон. Хүүхд залуучуудын театр маань хувьчлагдсан, менежментийн хувьчлагт ороод тэгээд бид нар харамсалтай тэгээд театр маань үйл ажиллагаа явуулахгүй болоод бид нар одоо тэгэл өөр өөрсдийнхөө замаар тий уран бүтээлээ хийгээ явж байгаа. Гоо сайхны мэс цэцлгээд нөгөө ягаан гаж эзэн дэшгуутай хамт тэгээд бас нөгөө дөрөвний нэр дурдсан уран бүтээлчтэй хамт ингээд тэр жүжиг тоглож исэн. Одоо юу гэх юм зах зээлд шилжээд одоо ерөнхийдөө нэг тийм театраар ер нь хувийн юм хийдэг болсон тийм үед тэр гоо сайхны мэс цэцэл гэдэг жүжиг тавигдчихсэн. Тэгээд би тэндээс анхны цалингаа авч ийлээ. Би бол оюутан багтаа манай ангийнхан бүгдөө баар маранд ажиллаад тэгэл бас тодорхой хэмжээний мөнгө олоод тэгээ өөрийнхөө утасны төлбөр хийгээл ингэж мөнгөд би бас нэг тийм юм хүснэ шнэ. Тэгээд гэрийнхнээсээ гойсон чинь ах чийсээ гойсон чи за тийм байхгүй. Тэгж их мөнгө олж ажил юмэр ахын бол ногоо зар гэдэг ногоо зарсахгүй. Тэг би өөртөө алсан ш. Ногоо зар. Тий, би ч өөртөө пинзэр оюутан болж байгаа юм чи. Тэгээ ер нь бол гоё штэ. Тэгээ хүний өөрийн хөдөлмөр гэдэг чи аюугаа. Тэр чин тэндээс тэгээд бас аюу олон юм сурна. Тэгээд тэгж олсон мөнгөө хэмнээд сурна. Аюу их юм ойлгох юм л шүү дээ. Чинь тэгээд ээж аавын гараас гараагүй те. Тийм тэгээд аюу тэр бас аюу гоё мэдрэмж шүү. Хүмүүс намайг тэгэл нэг ягтлаад ч байгаа юм шиг шолоод байгаа юм шиг тэгэл надад бол яа өмнө л юм чи яах юм. Тэгээд театр маань болсны дараа би одоо ингэ тий найзуудтайгаа нийлээд Өсгөө цомоотойгоо нийлээд шинэ үе продакшн Өсгөө цомоотойгоо танилцаад тэгээд цаашаа уран бүтээл хийгээ явж байгаа. Үедээ мэдээж ирэх тайзаа маш их самдаг гэсэн театрыг өгүүлдэг байсан. Тэгээд 2013 онд Гигийн Мусаа гэж надад одоо бидний хоёр ертөнцийн бодол гэж жүжиг маань өрсөлдөө тэгээд бид нар хамтлагаараа маш сайн тэр уран бүтээлийг бас гоё үнэхээр нэг тийм жүжигчин хүнд нэг ах өстой кайф гэж байдаг үл яг би тэндээс авч ясаа тайзаа амир санцсан байсан. Тэгээд тэр гоё жүжигээрээ би бас Гигийн Мусаа надамд шилдэг юмхтэй гол дүрийн эзэн болж исэн. Өсгөө цамааж байгаа нэг шинэ үед таарсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэнд тараад ерөөхдөө яг бид нар ах нарынхаа одоо юу гэдэг асаукандгүйгээл
Тэгэл манай залуучууд тайз засаал тэгэл бүгдээ ингээл бүгдийн минь ингээл ах нартаа туслаад хуцын солиулаад гэл хэлжсэн л та. Тэгээд яхаа бид нар ч бас залуу уран бүтээлчд ингээд арай өөр болно. Тэгээд тэрнийхээ хажуугаар ерөнхийдөө дөнгөж сургуулаа төгссөн хүмүүс чинь уран зориг те маш олон хүсэл мөрөөдөл ихтэй тийм залуучууд учирч байсан учраас цөмрөө өөр нэг ямар нэгэн гоё юм хий. Одоо энэ маш олон телевизүүд бий болж байна. Тэгэхээр энэ телевиз хандсанд юм маш гоё entertainment нэвтрүүлэг хийгээд санаатай нэлээ удаан явсан. Тэгээд шинэ үе продакшнаас гараад ерөөхдөө ерөн зоригтой хийцгээе гэж эхлээд уг нь бол UBS-лээс хооч хинжүүж нэвтрүүлэг хийдэг байж байгаа. Хэсэг завсарлаад тэгээд TV коктейл гэдэг нэвтрүүлгээ яг өөрсдийн юм бие даасан нэвтрүүлгийг хийжсэн. Тэгээд энэ хоёр маань нэмэгдээд тэгээд бид өөрөө эхэлжсэн. Тэгээд одоо ингээд бодоход баг ингээд 20 жил хамт нэвтрүүлгээ тэгээд уран бүтээлээ хийсэн байна. Бас гоё амьдралын найзууд болсон байна. Бас урт төгш үеэр бол тэ. Хамгийн дөрөнд бидний кино хамгийн анхны маань уран бүтээл яг хандлагаараа хийсэн анхны уран бүтээл маань бол Намрын синдром гэж кино байдаг. Тэр кино бол үнэхээр тухайн цаг мөчид бол үнэхээр байлдан дагуулж исэн. Биднэрт маш их уран зориг өгч исэн. Одоо залуучуудтай цаашаа бид нар хийж бүтээх. Тэгээд ингээд гоё өөрсдийн гэсэн техниктэй болгох, тэ студиутэй болгох ингээл маш олон юм нүүд инээж гэсэн бүгдээрээ байртай болсон, байрны урдчилгаатай болсон гэх мэт ингээд аюул олон юм ингээд биднэрт ингээд нэг тэр цаг хугацаанд авчирсан тийм гоё уран бүтээл ахгүй юу. Тийм болохоор би Намрын синдром гэдэг кинонд маш их хайртай. Яагаад тэгэхээр бид нэр бас ингээд тухайн үед яг одоо ингээд ирэхэд харахад залуу хүмүүс маш зоригтой хийсэн тийм бүтээл. Яг зарим хүмүүст нэг тийм одоо үзэхэд бол жоохон өөр санагдаж магадгүй л дээ. Гэхдээ л тухайн үед бол тийм л гоё уран бүтээл болж чадчихсан. Тэрний өмнө бид нар Намрын синдромын өмнө Сайн амьдрал минь гэдэг киног хийжсэн та нар санаж байна уу? Гоё дуутай те гай самлынхан акапелла хамтлаг тэгээ манай хамтлагийнхан нийлээд кино хийжсэн. Тэр кино ч гэсэн те ер нь бол үнэхээр тийм киноны түүхэнд бас бичигдгээс бас гоё юм шинэлүүдийг авчирсан. Маш гоё юм шинэлэг тийм кино болж байсан. Ер нь бол жүжигчин хүн хошуу урлаг одоо драм юу гэдэг юм жанр болгонд л хувирах тийм чадварыг эзэмсэн байх хэвээр тэрний төлөө одоо тий мэрэгшгийн төлөө хөдөлмөрлж ажилладаг суралцдаг тийм л хүмүүс шүү дээ. Тэгээ би нэг тийм угаасаа л энэ урлын хөгжил шүү дээ. Одоо ингээ хошуурлаг явах болчлоо шүү дээ гээл тий. Эсвэл одоо ингээл дандаа нэг юм сонио хүмүүс нь хошуурлыг үздэг гэл одоо чи сая өөрөө хэллээ тий. Энэ бүгд бол үнэхээр энэ бол зүгээр ингээд явах ёстой процесс л гэж би хардаг. Тэгээд ер нь бол кинонд дүр бүтээн гэдэг чинь жүжигчин хүн ер нь өөрөөсөө бүр тис хол тийм өөр хүний ер нь бол тодорхой хэмжээний өөрт нэг жоохон хэсгэн хувийн ч юм уу те байж ижил тэр дүр дээр ажиллах тийм боломж нь гардаг юм бол за хаста яг хэлж мэдэхгүй наа санаанд орохгүй байхад бол арай дээр бүрээ бүтээгээгүй ч гэж магадгүй. Ер нь бол тайзны уран бүтээлийг жүжиг те одоо драмын жүжиг бол тэр болгон нэрээ яг үнийг хэлгээд бас тэгж их үзэж чаддаггүй хүмүүс хүрж чаддаггүй. Яг тэр бидний бас чөлөөт уран бүтээлч нар бид тэр болгон тайз олж байгаагүй. Ер нь бол яг энд явж хагаад жүжиг маань үзсэн хүмүүс илүү их гоё сэтгэлээ илэрхийлдэг. Тэгээд яг найзуудтайгаа хамтарч ижсэн сайхан кинонууд маань бол яг нийгмийн хөнгөн жанр учраас яг бидний хийжсэн тэр тухайн текст миксийг ингээл одоо ч гэсэн хүмүүс яриад явж лээдэг. Тэрнээс яг тийм дүрээр маань дуудсан одоо тийм хоч дүрийн хоч гэх юм уу тий одоо тэр юуг хин яан гажид гэдэг итгэл баян маян гэдэг шиг тийм бол одоогоор бол алга. Гэхдээ тэрний төлөө зорж байна тий. Шинэ уран бүтээл гэдэг юм уу тий хин нэгний хийсэн дүрийг биш одоо гоё шинэ гоё уран бүтээлч юм эсвэл шинэ гоё нэг өнгөс ч юм уу тийм юм бас гоё гарч ирэл өгч ирээд ирээдүйд тий тэрнээс шил бол одоо яг тэр хүний тэр дүрийг ч юм уу эсвэл тэр
зохиолын тэрэг гэдэг ч юм уу тийм юм одоогор алгаа. Уг нь бэсийн залуу хахад одоо ерөөсөө санаанд орохгүй. Одоо ингээд бодоход одоо нөгөө 10 хэдэн жилийн өмнөх тоглож исэн дүрээс илүү одоо илүү нөгөө жүжигчнийхэн гоё уран чадварыг харуулсан гэдэг юм уу эсвэл жүжигчнээс илүү их ур чадвар шаардсан гэх юм уу. Нэг тиймэрхүү дүрд тоглохыг л ер нь хичээж одоо нөгөө хүсдэг гэх юм уу тий. Тэгэхгүй бол одоо жүжигчд олон л байна тий. Эмэгтэй жүжигчд зөндөл байна. Тэгээд насны хувьд ч гэсэн бид нар мэдний үеийнхэн бол бас мэрэгшж гин тий. Амьдрал үзэж гин, амьдрал үзхийн ирээд олон уран бүтээлийн ард гарахын ирээд туршлагачж байгаа. Тийм болохоор энэ гоё одоо энэ хоримтлуулсан зүйлээ бас гоё уран бүтээл бас шингээхийг хүсэж байна. Би ингэж чаддаг. Тэгтээ хүмүүс наваг одоо юу гэж хүлээж авдаг. Би яг үнэ л хэлээ тий. Туслагч бай голч дүрвэ найруулагч надад итгээд зохиолоо өгжээл надад нэгдүгээр тэр гоё баяр. Зохиолоо уншаад тэр дүр тэр кинонд болоо тэр уран бүтээл хэр үүрэг оролттой юм те хэр одоо хэрэгтэй дүр юм. Тэгэх юм бол би ганц хоёр сцен ч гэсэн хамаагүй би ажиллаж олно. Үнэхээр нэг тийм хинч тоглохоор ч юм уу те нэг шаардлагагүй баг аваа хийчих тэр кинонд үлгдэгчгүй тийм хэсэг үйл би уучлаарай. Гэл яг л хийдэг. Залуу хахад бол яг тэр болгоно нөгөө нэг юу гэдэг яран гэр бүл болохгүй карьер те одоо жүжигчнийхэн мэрэгжлийг ингээд гоё цааш нь явуулаад нэлээд гоё ингээд байр суурь олцоод гэр бүлтэй олъё, үр хөвгтэй олъё гэдэг ч юм уу тийм бодлууд байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө юм ингээд жоохон хойшлуулах, яарахгүй байх те тийм юм байсан. Гэтэ тэр буруу юм билээ. Ер нь бол яг л тийм хүний зорилго өөрлөлтөө тэгээд гэтээ нэг хайхтар буруутсан юм байхгүй л дээ. Гэхдээ миний хувьд бол бас ингээл олон хүүхдтэй болсон хүмүүсийг ингээд амжицсан тийм хүмүүсийг харахад би яс нэрээ айгүй их цаг хугацаа алдсан юм байна гэж боддог байхгүй. Тийм болохоор залуу уран бүтээлчнэр бол ер нь аль алин л зэрэг гоё авч явах хэрэгтэй юм даа л гэж би боддог. Тэгээд залуучууд маань охтууд манаас тийм л байгаа. Мэдээж хэрэг эрэгтэй хүмүүс бол өөрсдөө яах вэ? Гэр бүл зохиогоод уран бүтээл арт нь явжлын хийжлэн амьдрал нь гоё явжлын. Эмэгтэй хүн болохоор заавал өөрөөрөө тэр амьдралыг туулаад үр хөвгтэй тэгээд гаргаад өсгөж хүмүүжүүлэх одоо тэр үүрэг бол илүү их байдаг учраас илүү их одоо нөгөө гэр бүл рүү гэр бүлтэй болонгууд одоо үр хөвгтдээ цагаа их зарцуулах шаардлага гарч байгаа юм л да. Тийм болохоор яг тэрийнээс болоод эмэгтэйчүүд маань эмэгтэй залуу уран бүтээлчнэр маань болохоор яг жоохон тэр амьдралаа жоохон хойшлуулчихдаг магадaltaй. Яг хүн юу яг гэх юм бэлээ. Хүүхдтэй болоод нэг нас гартал ер нь бол нэгтэй илүүдтэй юм бодох цагаа хүүхдтэй л амир анхаарал ингээл тэг хүүхдтэй л өсгөх нь чухал тэр хүүхд айгүй их ажилттай зэрэг. Тэгэл ингээд ингэж яж байгаа л тэгэл ерөнхийдөө хүүхд нэлээд гайг болоод ирэнгүүт за тоо гэж боддоо юм лээ. Тэгээд мэдээж ирэх яг ингээд хүүхдээ хараад хэдий байгаа ч гэсэн би нэг юм бүр ингээд их урт удаан ажиллахгүй ч гэсэн би мэрсээр ажиллаа хийж исэн. Урлагийнхантайгаа уулзж исэн, холбогдож исэн те. Сонгуулийн ажил мэжилд явж исэн. Янз бүрийн шторк одоо юу гэдгийг одоо ингээд нэвтрүүлэг тэгэл найзуудынхаа хийж байгаа кинонд ороод гарах марах юмнууд байсан. Ер нь тэгээд ингээд хэсэг гэртээ байжгаад ажиллаа хийх бол бас гоё мэдрэмж. Би маш их сансан байсан. Ажлаа маш их сансан байсан. Үнэхээр гоё ядж жаргалтай. Би ямар гоё ажил хийд юм бэ гэж би тэгж бодсон. Яг үнийг хэлэхэд бол нэг тийм одоо хамгийн юм тоочвол нэг тийм дэлгээд яриад байхыг хүсдэг л дээ. Яг гоо тэгээд мэдээж хэрэг тэрийг нээлттэй байлгадаг хүмүүс байгаа шүү дээ. Тэр маань л хангалттай гэж боддог. Ер нь бол ингээ хүн гоё хийж бүтээсэн их юмтай, сонин сайхантай ярилцах гоё шүү дээ. Тэ? Зүгээр нэг улзаалах хувийн амьдрал ярих ч юм уу, эсвэл зүгээр л нэг энгийн хит энгийн тийм үү? Хит ингээл элементарны юм ярих онцгүй. Тийм болохоор гоё уулзалт болгон утга учиртай гоё ах нь гоё тийм болохоор л айгүй ховор
байж магадгүй. Уран бүтээлч хүмүүс ер нь бол тэгэл хөөхтлээ тайзнаас буун бодлоо ажлыг хийхгүй болон болтлоо суралцдаг тийм л мэрэгжил, ажил мэрэгжил